Чи наад халуун намраар цуцаан дээдээ тайлчж байгаа штэ гамбаа. Ямар хэцүү юм бэ? Чи намайг нэг өөрийнхөө дурамжийн халуун намраар өвлийн үгний дээд өмсөө яваад гэж бодож гинөө. Өөр яах вэ? Захир намайг цагнаа зүгээр суулгахгүй байна. Ажлын байран дээр ажлын хугацаа өмсгөх ямар хэцүү юм бэ? Бас нэрээ тиймээ үнэн шүү. Чи гэхдээ бас гайгүй австай шүү. Шинжлэлийн практикт ордог. Чи тэр ажлын практикт орсон бол яа? Орчуулгын практик. Яаж вэ? Баян ажлын өглөө шүү дээ ерөөсөө. Төрсөн өдрийн практикт орсон бол яах вэ? Өдөр шөнөгүй ажилтаа. Өдөр шөнөгүй төрсөн өдрийн захиалгахтаа. Байнгын өдөр шөнөгүй ажилтаа байвал сайхан байна заа юу. Би энэ ямар азаргаа хөрмийн практикт орчихвоо. Манай захирал үнэн авцгаатай. Манай монголчууд сар болгон баяртай. За тэгээд цагаан сар, баядгийн, хөрсийн баяр, инээдвийн баяр, ирчүүдийн баяр, маалтын 8, улс тунгусын шинэ жил гээд битүү баяр. Бүгдийг тэмдэглэв. Тэнгүүт нь тэрэн дээр нь дөрөөлгүүтээ ардуудынхаа баяр гонгыг хооцох компани байгаа болж байгаа. Хормонд очоод, төрсөн өдөрт очоод, шинэ жил очоод за гайгүй. Энэс парын нэмэгдээд байна. Партинууд одоо сүүлийн ийм парын нэмэгдэж штэ. За гадаадд юмда бай пари, гадаадаас ирдэг хай пари, цагаан онцтой white пари, харанхуй шины night пари, single пари, sexy пари, дам пари, давхар пари. Айгуу олон пари нэмэгдээд. Харин тийм ээ. Пари болгоно тэм. Манай компани бас гоё компани шүү. Оршуулганд явдаг нэг баг байна. Төрсөн өдөрт явдаг баг байна. Шинэ жилд явдаг баг байна. Хөрмөн хайранд явдаг баг байна. Би одоо ямар ажгүйгээр энэ шинэ жилийн багт орчдөг вэ? Сунжин намарчин хаварчин ажилгүй байж байгаад өвд 12 сарын 15-наас 31-ний хооронд хас хүмүүс нэр орноос гэж тэгээд нэгнээс ажилгүй багс болчих. Одоо өдөртөө нэг намайг дагсан ажилгүй хайдаадаг ажилгүй тасан охин бид гуруулдаг. Энэгээр л өдөржин шинжил явцтай гурав хүн ингэж явах юм. Нэрээ бас хэцүү юм дээ заримдаа. Хэцүү юм. Хүй, тэрээс гадна манайх нэг шинэ хүүхд орсон гэдэг шүү дээ. Их чигээр. За тэр хүүхдийг хормын бараас тавнаа. Хэмжтэй шиг. Юу хөөрхөн байгаа нэг балаа юм биш шүү. Яац вэ? Нэрийг нь мэдчихгүй. Энэ хуруугаа ингээд хатар дээрээ тавьчаад. Тэгээ ингээд гулчгнаа. Гамбааха миний тэрийг хаснуу, энийг хаснуу гэж. Гамбааха миний төрөвчийг хаснуу гэж. Сагаад. Тэр. Сагаад мэснэ та? Сайхан амарда. Биш, гамбааха. Миний төрөвчийг хараагүй. Хараагүй. Чи өөрийнхөө имийг өөрөө хямгатаад явчих шүү. Миний дүү ер нь ахаасаа хаач явж исэн 3 алхмын зайтай юу мэдөө. Яацсаад ах юм байхгүй. Чиний хайчууд ойрхон явуул эр хүний хямарх юм уу? Бас нэрээ хараадсан тийм биш үү? Таашаа. Яв. Бас тэгвэл чаваас гомдчихсан болт юм бэ нү. Түнхэн утгацсан юм шиг л явдгийг гулчгнаа. Байлгүй л чи над руу гамбааха. Ой таашаа өгөрэй чи. Би зүгээр ярьж. Айгуу дуудахгүй чам руу сүрэл. Таашаа. Зүгээр ярьж байгаа ч наад чинь чамд ямар амьд огт юм. Гамбааха миний Йоо. Чиний өстө зүрхэнд очсон юм байна наацаа. Нөгөө нэг балаа юм чи одоо ард ирсэн юм болов гэж бодлоо шүү. Хүй. Миний ажилгүй ажиллаж ирсэн юм да. За, сайн байцгаана уу? Монгол ганц байгаа эмэгтэй ажиллаж ирсэн юм дээ. Яах вэ? Хүй, манай нөхөр бэлгүүний харсан уу? Алдармаатай цайны газар хоол идчихсэн. Алдармаатай цайны газар хоол идчихсэн. Тий. Ямар тийм байна? Чи яаж одоо энэ чи хардаад бөө хэрүүд болдгийс. Тийм үү? За, чи алдармаатай дор юу хийж байгаа? Юу их хөө ажлаа хийгээд явчих. Ямар ажил? Чи намайг мэдэн штэ би оршуулгын багт ажилладаг штэ. Тэгээд Хамаатны нүүн нас орсон гэдэг тэрийн зохион байгуулалтаа явчих. Ойртой харин сайхан ажил явуулдаг ихтэй ба сайхан ч юу ахгүй. Ажил явуулдаг ихтэй ажил ихтэй биш штэ. Ойлгохгүй чи. за бэлгүүн гой дахиад алдармаатай янз янзын юм яриад хамт байгаад үзээрэй заа юу чи. Үшээ бэлгүүний хоолныхоо тооцог хийхгүй яасан бэ? Чи яах гэдэг Хой. чи гэр бүл өмнөд Ой, манайхаа хой. Та нар гоёж чинь хувийн ярьцгаа ажил дээр бүгд цуглаж байна уу? Би өнөөдөр бүгд ингэ цуглаж гисэн шүү дээ. Одоо цуглаж байгаа шүү дээ. Ой, чи юу хийж байгаа юм бэ? Оршуулгын баригад явцсан шүү дээ чи. Танаа хэсэг явцсан шүү дээ. Чи толгой дээр нүг гэдэг ёстой хүн шүү дээ. Энэ хүмүүс бид нар хүсэлтэй мөнгөө шилжүүл чи юу хийж байгаа? Найр наадмынхаа явцсан бай. Өнөөдөр 2 хоримттай. Чи ерөө чинь энд байж тэнд одоо ганц морин хурдан ун сууж байгаа шүү дээ чи. Юу болоод байгаа юм бэ? За, та гурав. Бид гурав энэ хугацаа тайлцаа шинэ жилээр өмсчихэд баг. Та гурав яах вэ? Байж л гэж. Манайх танилцуулаад хүмүүс орж ирэл танах ямар баяр наадан тэмдэглэх юм бэ? Шинэ жилийнх ингээд харагдаад байж л та. Яах вэ? 12 сар та гурвын шилжээ орно шүү дээ. Тийм ээ. Та гурав бид бидэртээ дуурдгүй. За төрсөн өдрийнхөө орж ирлээ. За явчих дөрөв. За болоод өнөөдөр 2 төрсөн өдөртэй байсан. 3 настай хүүхдүүд очиж дөрөв. Ундраа чи яасан?
жоохон Ажин ядраад байна. ядруу. Оо. Дотор муухай одоо толгой эргээд даралт ихсэн. Одоо яах вэ? Чим та тэгээд цалингаа авч байгаа сте ачаа. Харин хэцүү биш үү? Энийг юм чи уулзахаар тэгээд бүр бачимдаа хийчлээ зү хэцүү юм. Үгүй яах вэ? Юу нь болдгүй юм байж юм. Хэцүү биш. Тэг одоо яах юм? Одоо өөр арга байна. Амар ингээд уулзахаар чи юм чардахгүй. Үгүй яах вэ? Тэгээд та тэгээд цалин аваад болж байгаа шүү дээ. Чим тийм үү? Өөр юмд очив. Өөр юм гэж та одоо ингээд энэ залуу охин мохин ингээд залуу хөгштэй биш дээ. Та яг үнэндээ наад нүүр царайгээ чинь нууц толгойд чи энийг угэлж ийштэй юм чи. Өөр хүн тэгээ явж л да та юм чи. Тийм л дээ. Тэгтэл чаар гарцгаад нэг 3 настай хүүхдийн өмнө очиад хаппи богосыг үгүй таараад хүүхд. Таны хөгшин гэж хэн чарахгүй малгайгаа өмсч наад толгоогоо. Тэгээд айлд очиод халууц чинь ингээд нөгөө толгоогоо галтгооных нь өрөөнд гаргаж тавьчаад байны өрөөнд нь гараа угаагаад хүүхдүүд нөө итгэцэн байсан хүүхдүүд хараад кентийн толгоо тасарчжээ гэд ингээд эцэг ихээс нь гомдол ирээд юм. Ойлгож байна уу? Боловч юм чинь. Тэгээд хүүхдүүд үдэж гаргаж өгөөд цонхоор ингээд хараад кенти явж ингээд үдэж яхад чинь гараа шууд машиндаа суугаад ажил руугаа гадаа гараад толгоогоор тамигдаа засаад. Хүүхдүүд цонхоор хараад байгаа толгоон дээр суугаад тамигдаад байгаа. Толгоогоо өнгөрүүлээд явах. Машины багаж хийгээд хүүхдүүд энэ сайхан сэтгэл рүү битгий устгацаач ихч минь ээ. Ойлгож байгаа үү? Тэгвэл юу яач? Ажаагаа тэр нөгөө оршуулгынхантай явуулсан. Юу таныг би ихний өдөр явуулсан шүү дээ. Ард гэрээс нь гомдол ирсэн шүү. Танахнаас тэр оршуулгын үйл ажиллагаанд ирсэн хүмүүс эдгээр нэг эмэгтэй ямар их уйлдаг юм бэ? Уйлаад хөрсөн дээр нь унаад намайг цуг булчаач гэж. Юу? Ах トゥ минь гайхаад ирсэн шүү. Энэ юу юм бэ гэдэг. Амар. Тэгж болохгүй шүү дээ та. Муусаа хүүхдүүдийг өрөвдөх юм биш. Өрөвдөх юм байж дээ. Та зүгээр наана тэгээд байж. Оо за манай 20 найр идэр чи. За ингэ шуугэн снэ. За айди муцби одэн. За явчихдроо. Захаалгандаа дарагдаад. Захаалгандаа дарагдаад. Дармын хайчаад ир. Арахгүй. За. Оо тэр оршуулгынхаа ороод дууссан юм бол ороод. Ёстой сайхан цугч юм манайха. За тэгэхээр би өнөөдөр та нартай нэг яриа хийчихсэн. Ой, ажил чинь дууссан юм бол толгоогоо өргөөд яваач. Готын гудмаар нэг 4 хар юм ингээд явах юм чи. Толгоогоо өргөө явуултаач. Ажил чинь дууссан шүү дээ. За нөхдүүдээ. Ингэсэн. Говьоос нэг гадаадын хөрөнгө оруулалттай том компани манай тасанд их хэмжээний мөнгө шилжүүлээ. Юу нэгсэн гэхээр бидрээс сая бид нар 5 цагтны концерт хийснээ дээ. Мундаг авиаснуудыг авчираад удам дамжсан урлагийн гээ. Оо, энэ тоглолтыг нэг чинь. Удам дамжсан тэр урлагийн гээтэй ах дүүнэр аав ээж ах, ирч ах. Хамтлагуу дууч тэрийг нэгч байна. Ойлгож байна уу? Тэгэхээр бүгд үйлчлэгээний хувцас өмсөд тэр оролцож хүмүүсийг авчир тэр хайдугаа хүү төмөр батартай. Тийм ээ, долгионы тэр дүү ангирмаатай. Чулуун хүү гавьяатыг тэр мөнгө чаргад охинтой. Хурд чонын тэр сайхан ах дүүнэрийн хамтлагийг ойлгож байгаа үстэй. Бүгдийг авчирх гэдэг тэр ухнаагаа ТV хамтлагийн охин нөгөө намуунаас зээ охинтой ойлгож байна уу? За явцгаа. Баяраа захита. Хариуцсан хүмүүс авчих юм аа. За бадарсан. Баярын өдөр хариуцлаа хайдугаа Төмөр Батар хүүгээ дагуулад Орос руу тэмцээн шүтгөө. Оо тэр хоёр. Монгол байх. За тэгвэл ингэ тэр хоёроо болоод за бус байгааг нь аваад. Тэгвэл Ботны ян Монголын рок попын урдаг жинтэй хүн нэмэр оруулсан чон хамтгийнхан англи руу явах замдаа өөндөө хонгоцсон дотор явж байгаа. Тэгээ сайхан яваад энэ очи амарч байгаа. юу яриад байгаа юм бэ? Үчинаад нэг оршуулгынхаа муухай туу хоолооноос салаач. Ямар муухай төгшөөтэй хэлдэг юм бэ? Өчтөр надад тараад ирсэн. Захирлаа авгал чинь 12 цагт. Хөө яач вэ? Надад таарлцсан. Ямар муухай хэлдэг юм бэ? Сая араас гүйж орох. Орго таны хэцүү хоолхор. Хөө яач вэ? Амттай байна уу гинэ. Наад муухай төгшөөтэй дуу хоолоогоо сожооч. Өнгийн сольж дуурж болдгоо юм уу? Дарга. Ойлголоо. Ямар амар дууд юм бэ? Юу нэ? Өөрөө чоны ахнаар хурд хамтгийнхан биш. За тий. Бас өөр Монгол руу тоглохоор. За. Даргаа нөгөө гавьяа чулуугүй чи охин мөг чаргалтайгаа өөр хангай. За одоо Угаасаа энэ тоглолт болохгүй юм биш үү? Нөгөө долгион чи гавьяатай тэмдэглээд дүү ангирмаагаа дагуулад Европын орнуудаар явж байгаа юм. тэгвэл бүр бадарлаа манайхаа. Монгол ууг нэгдэж монголчууд бид нар ярьдаг шүү дээ. Аманд орсон шарт осыг хилээрээ дүлхээд нүхвэ гэж үг байдаг. Тэр нэг нь дороод ирсэн мөнгө байж тээ. Тэр энэ мөнгийг бүгдээрээ хувааж авах заяа. Ихтэй хариуцлагатай хуваа. Юу гэхээр гадаадын хөрөнгө оруулалттай компани тэр захирлууд бараг танихгүй ш гадаад хүмүүс ганц нэг орчуулагч нар л мэдж байгаа. Тэр дуучдыг хэдүүлээ оролцчих. Ойлгож байна уу?
Хин олон дүр бүтээн тэр нь боломжийн мөнгө тавина ойлгосноо. За өгдөө 9-ээр говьроо нисэн. Залуучууд хурд чон бол явцгаа. За болчих шүү. Уур сайхан хийж байна. Өө нэрэ давга. Энэ бэлгүүний онцгой хоёр ч одоо авгаа нөхөр хоёр шүү, тийм ээ? Тэгсэн чи энэ бэлгүүнээ чи бас хөөрхөө хог юм аа. Авгааныхаа ажил алдармат ангалзаалах юм. За хүний амьдрал надад ямар хамаах вэ? Илүү зан. Та тийм за боч. Ажил ярьж шүү бид нар тийм Дараа ээ. ингээ. Манай нөхөр ухнагаа удаад би ухнагаа зээ киви амтгийн дуучин намуна авчи. Намуна киви амт. Гү захил отгоо намаа болох юм уу? Гү арай их болохгүй миний дүү. Харин энэ алдармат чи яг намаа харагдаад байгаа юм да. За октодын явдал надад ямар хамаах вэ? Илүү зан. За үнэ. За ингэ чи тэр намунаануудаа томид үү те. За яв. За бэлгүүн тэр ухнаа ойлгосноо. За манай их нэрийг дууч ангирмаа болгоч. Ангирмаа те. Чи юу хэлэмгийгээрээ хөтлөж болчихж тээ. Би юу? Тий. Хөтлөгч арай илүү цалин авна шүү. За бол нэг эрэгтэй нэг эмэгтэй хөтлөн. За захиргаа. Олон юмд гарууд цалин нэмнэ. Цалин нэмнэ. Тэгвэл би өөрөө ангирмаа авч. Ангирмаа. Ухнаа болно шүү дээ. Дахиад уу. Сайн бай цалин нэмэлт заяа. Болж байна. Захилаа. Би хэм болох вэ? За чи нөгөө чулуунхуу гавьяа тулчих мэдөө. Чулуунхуу гавьяа болохгүй юм байна. За тэрний охин юм бэлээ. Мөнх жаргал болчих. Болж байна. Тэр чи ямар яаж чи чамаас авах вэ? За болж байна. За болсон. Охин нь болчих. Ингээ болж байгаа. За би яг уу чи хөтлөгч хийчих. Би ястаа хөтлөгч хийж чадахгүй юм. Юу гэж юм бэ? Түл чи нөгөө тайзруу гэрэлтүүлэх. Тэгээ. Хитээ хажуудлаа туслахаар нөгөө миний төрөв чааваа. За би ястаа тэрдээ болохгүй шүү. За тэгвэл юу яа? Тайз дээр би юм гаргаж тавиад буцааж аваад хүн болоо. Туслахаар нөгөө миний төрөв чааваа тэрийг ав. Би тэрдээ болохгүй. Түл хөтлөгч. Би хөтлөж чадахгүй. Тэгвэл тэр хөдөг ард түмний сайхан зэгцтэй оруулаад үүдэн дээр зогсоо. За тэгээд энэ нөгөө хин даш миний төрөв чааваа тэр ойлгосноо. Тэрнээс өөр хүн байхгүй. Байхгүй байна. Эсвэл чи хөтлөгч. За хөтлөгч яа. За хөтлөгч болоо. За ямар хэцүү юм бэ? Би бол кивиг намуна болохгүй байхгүй юм. Би кивиг намуна болохгүй заа юу? Намаг бүр яг намуна гэдэг заа юу? Өчтөр намаг нэг хөөй намуна гэдэг. Би намуна биш чи боо гэдэг заа юу? Тэгж ярууд би топ модод од гэрэж болж чадсан заа юу? Юу шээ. Одоо энэ гамба намаатай ажиллах юм бол би буянгийн жаргалсахантай ажиллах юм байна л та. Арай бас тэгж хөөй. Андуурн гэхэд энэ гамба намуна бодохын тулд нэлээд цуулах байхаа дондор. За ингэ болчих. Болоогүй захилаа. Нөгөө долгион чулуугүй хоёр ч байхгүй болчихсон. Хоёр гавьяат байхгүй. За шавар тунсан шарын зүгчтэй. Би тэр долгион гавьяат чулуугүй гавьяат бол ойлгосон. Та хоёр нөгөө хэм арын ав бишээ. Та хоёр хар сарны хамтлагийн амраа болно. Аси амраа болно. Тэгээд тэр Сүхбаатарын авгаа оюун жаргал шүү дээ. Уртын дуудаад идэг. Тэр их гоё нийт дуудсан оюун жаргал болно. Ойлгосон уу? Залуучуудаас нэг энэ тэр Сүхбаатар гойг бол ойлгосон уу? За яцгаа. За явъя. Өгдөө 9 цагт нисэн манайхаа. Очоод шууд концерт байна. За манайхаа өгдөө 9 цагт говьроо очиж шүү. Шууд концерт байна. Манайхаа юунитэй дэмэж яваарай. Хоорондоо үлгүү ярина. Хөдөлгөөн тусаа сайн бараа аваарай. Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт үзэгчдээ. Та бүхэнд энэ оройн төмөг амгалан айтхан мэдчилж байна. Манай удам дэнсэн урдгийн тоглолт байна гэхэд бэхэн бодоод байна. Сарнай цэцгийн өрнөөс сарнай цэцгэд урдаг. Тэгвэл урдгийн гэр бүл төрж ирсэн хүүхдүүд урдгийн хүн болох нь илүү ойрхон байдаг. Жишээлбэл манай урдгийн гавьяат зүтгэлтэн ухнаах байн зэ огон. Киви хамтлагийн дуучин соёлын тэргүүний ажилтан Намуна. Мөн ардын жүжигчин хайдугаан хүү дуучин Төмөр зэрэг үеийн агуу уран бүтээлчд мэн хойч үедээ гэнэ өвлөөсээр байгаа бidэ. Ингээд манай удам дамжсан урлагийн гэн тоглолт эхэлж байна. Та бүхнийхөө өмнө ахын дүүсийн хут хамтгийг тайсан урья. Манай ажилтны сүртийн ургаар хут хамтгийн дуучин Согог тайсан урьж байна. Дуучин Согог.
Хурд хамтгийн дүүнэр чон хамтныхны тайзнаа урьж байна. Манай ажилтан Сиротын урдгаар чон амтгийн дуучин Гэрмэг тайзнаа урьж байна. Ахан дүүсийн хурд чон хамтлагийнхан манай ажилтан инженерийн урдгаар хурд хамтгийн сууд гитарчин Отгон Баяр. Баярлалаа. Ахан дүүсийн хурд чон амтгийнхан. Цагааха. Хой цагааха орооч дуустал дүүч. Орооч. За баярлалаа. Ингээ дараагийн уран бүтээгчийг тайзнан урья. Манай ажилтан Атрамагийн урдгаар Киви амтгийн дуучин Намунаг тайзнан урья. Дуучин Намуна өөрийн өвөө ухнаагойтой хамтран Зэтсон дууг хамтран дуулнаа. Бэлгүүний урдгаар урдгийн говьяа зүтгэсэн ухнаагойг тайзнан урья. Яатгаа. Баярлалаа уран бүтээгчтэй. Ингээ дараагийн уран бүтээлчийг тайзнаа өрье. Манай ажилтан Баярагийн урдгаар Монгол улсын гавьяа жүжигчин Төмөрбаатар хүрэлцэн иржээ. Төмөрбаатар аав хайпи хамтар бүсгүй минь нэцгэж яваараа дугаараа айлууны мишгэ төсөлнэ. Дуучин Төмөрбаатар. Сүргийн урдгаар ардын жүжигчин хайдвэ. Хорин ус ялва. Цэвэрхэн ахт